Одоо та бүхэндээ шинжлэх ухаанаар батлагдсан төрөвчлсөн хөшрөлтийг удаашруулах зөвлөгөө мэдээллийг хуваалцж байна. Төрөвчлсөн хөшрөлт гэдэг нь хүний биологийн наснаас илүүтэйгээр гадаад орчин, амьдралын буруу хэм маягаас шалтгаалж эдис, арьс, эрт хөвшрөх үйл явц юм. Эрт хөвшрөлийн хамгийн түгээмэл шинжүүд нь үрчлээ үүсэх, хөвшрөлтийн толб бий болох, хуурайшилт болон арсны өнгө алдагдах зэрэг шинж тэмдгүүдээр арсан дээр илэрдэг. Эрүүл амьдралын хэм маягийн журшил нь эрт хөвшрөлтийг зогсоох, урьсан сэргийлэхэд тусалдаг. Олон улсын арсны эмч нарын нийгэмлэг болон Харвардын судалгаагаар батлагдсан хөвшрөлтийг удаашруулах 10 зөвлөгөөг танилцуулж байна. Үүнд нэгдүгüүрт нь эрүүл тэнцвэртэй хооллолт. Жимс хүнсний ногоо үр тариа уургаар баялаг хоолны дэглэм нь таны эрүүл мэндийг сайжруулж хөвшрөлтөөс урьдчилан сэргийлдэг. Чихэр болон боловсруулсан нүүрс усны хэрэглээг танах нь зөвхөн жин хасах тухай биш, харин бие махбод болон арсыг дотроос нь залуужуулах хамгийн хүчтэй шинжлэх ухааны арга юм. Сэтгэл зүй, арьс арчилгаа болон хоолт ижиллийн шинжлэх ухаанд үүний хөвшрөлтийн эсрэг хамгийн шилдэг эм гэж үздэг. Цусан дахь илүүдэл чихэр нь уурагтаа нэгдэж гликаз хэмээх хортой нэгдлийг үүсгэдэг. Энэ арсны уян хатан шин шандрыг устгаж эрт үрчлээ үүсгэдэг байна. Элсэн чихэр хийж шарсан хайрсан хоол нь эрт хөвшрөлтийг үүсгэдэг. Тагаан элсэн чихэрч хийжүүлсэн ундаа бэлэн нарийн боовны хэрэглээг багасгаж байгалийн гаралтай жимсхнийг хэрэглээрэй. Хоол бүртээ ногоо навчит ногоо, брокколи, өргөс тэмэх зэрэг эслэг ихтэй хүнс хэрэглэвэл цусан дахь сахарын өсөлтийг сааруулж гликаз үүсгээс сэргийлдэг. Дугаарт дунд зэргийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх. Бидний ДНХ-ийн төгсгөл хэсэгт байдаг хамгаалтын малгайг теломер гэх бөгөөд энэ богиносод тусам хүн хөшөрдөг. Судалгаагаар тогтмол дасгал хийдэг хүмүүсийн теломер нь хөдөлгөөнгүй хүмүүсийнхээс урт буюу биологийн насны хувьд 9 насаар залуу байдаг нь тогтогдсон байна. Дасгал хөдөлгөөн нь шинэ митохондрийн үүсхийг дэмжиж биеийг залуужуулдаг. Дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулснаар арсны эсүүдэд тижээл хүчил төрөгчийг илүү сайн хүргэж дархлааг дэмждэг. Биеийн тамирын дасгал нь биеийн ерөнхий эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай төдийгүй төрөвчлсөн хөвшрөлтөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Тиймээс 7 хоногт 2 удаа биеийн том булчингуудыг хөгжүүлэх, хөл нуруу чэйжний дасгал, хөнгөн дасгал болох суулт сунэлт хийхийг зөвлөж байна. Нас ахыг тусам булчингийн мас багасдаг тул булчингаа хадгалж үлдэх нь залуу байхын үндэс юм. Тууган ажилтаа бол 30 минут тутам босож 1-2 минут биеийн жилээгээ гаргаж суниах эсвэл байрандаа алхах хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. 3-дугаарт стрессийн гормон болох кортизолыг удирдах. Архийг стресс нь кортизол дааврыг эсгэдэг бөгөөд энэ нь ДНХ-ийн төгсгөл хэсэг буюу теломерийг богиносгож эсийн насыг бууруулдаг. Өдөрт 5 минут бясалгал хийх, гүн амьсгалын дасгал хийх эсвэл дуртай хоббидөө өөртөө цаг зав гаргаж стрессээ тайлах хэрэгтэй. Үнэчлэн ном унших, өдрийн тэмдэглэл бичих нь таны оюун ухаан биеийг сэргээхэд ихийг нь тусдаа. 4-дүгээрт нь сайн унтаж амрах. Чанартай нойр авах нь төрөвчлсөн хөвшрөлтийн эсрэг бие махбодод явагддаг хамгийн хүчтэй алхам юм. Бидний гүн ойрсох үед эсүүд нөхөн төлжиж, тарих цэвэрлэгдэж, залуужуулагч дааврууд идэвхждэг байна. Үүнийг сэтгэл зүй болон анагаах ухаанд хөвшрөлтийг уухрах хамгийн шилдэг байгалийн эмчилгээ гэж үздэг. Хангалттай унтаж амарснаар стрессийн даавар болох кортизол хамгийн доод түвшинд очдог. Ингэснээр арсны коллаген уурга задрахаас хамгаалагдана. Хүн орондоо 8 цаг унтсан ч өглөө нь ядарсан сэрж болдог. Нойрны чанарыг дараах 3 зүйлээр хэмждэг. Үүнд 1-дүгээрт нь нойрны үргэлжлэх хугацаа. Энэ үед насанд хүрсэн хүнд 7-8 цагийн тогтмол нойр шаардлагатай байдаг. 2-дугаарт нь нойрны тасралтгүй байдал. Энэ нь шөнө дунд олон удаа сэрэхгүй гүн унтах явдал юм. 3-дугаарт нь нойрны хэмнэл. Хүний биологийн цаг өөрөө нарны хэмнэлтэд зогтсон байдаг.
Оройн 22 цагаас 02 цагийн хооронд залуужуулагч дааврууд хамгийн ихээр ялгардаг тул энэ үед унтчихсан байх нь хамгийн чухал юм. Амралтын өдрөөс хамаагүй өглөө бүр ижил цагт унтаж сэрж хөвшвөл биологийн цаг тогтворжиж оройдоо өөрөө аяндаа нойр хүрдэг болно. 5 дугаарт нь тамхи согтууруулах ундаарнаас татгалзах. Тамхины утааны коллагеныг задлдаг ферментийг идэвхжүүлж хүчил төрчийн урсгалыг боомлдог. Архи нь биеийг маш хүчтэй хуурайшуулж элэг болон арсыг зэрэг хөшрүүлдэг байна. Тамхи татах нь хорт хавдар, зүрхний өвчин, уушгины өвчин зэрэг олон төрлийн архаг өвчний эрсдэл хүчин зүйл болдог. Хөгшөлтийг удаашруулах хамгийн хурдан үр дүнтэй алхам бол тамхинаас бүр мөсөн гарах явдал юм. 6 дугаарт нь хангалттай шингэн уух. Шингэний дутагдал нь арсыг хуурайшуулж уян хатан байдлыг нь алдагдуулан өрчлөөсийг тодруулдаг. Иймээс өдөрт өөрийн жин тохируулан цэвэр ус уух хэрэгтэй. Ус уух нь арсыг чийгшүүлж толгор болохын зэрэгцээ эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдлийг бууруулдаг. 7 дугаарт нь антиоксидантаар баялаг хоолны дэглэм баримтлах. Антиоксидантаар баялаг хүнс сонгох нь эсийн түвшинд явагдаж буй зөрчилсөн хөршөлтийн эсрэг дод хамгаалтын бамбаа үүсгэж буй хэрэг юм. Бидний бие махбод стресстэх, нарны туяанд өртөх, буруу хооллох, бохир агаараар амьсгалах үед бид чөлөөт артикалуудыг үүсгэдэг. Эдгээр нь эрүүл эсүүдийг гэмтээж коллагеныг устган өршлөө үүсгэж эд эрхтнийг хөшрүүлдэг. Чөлөөт артикал буюу эсийг гэмтээгч молекулуудтай тэмцэх цорын ганц зэвсэг бол антиоксидант хэрэглэх явдал юм. Витамин С, Е-гэр баялаг, нэрс, гүзээцгэн, бууцай, брокколи, хушиг болон омега 3 агуулсан далайн засыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглээрэй. Антиоксидантыг энэ бэлтгэлээр уухаас илүү байгалийн хүнснээс авах нь биед 100% шингэдэг. Үүний тулд өдөр тутмын хоолтондоо дор хаяж 3-аас 4 өрөнгийн хүнс сонгож хэрэглэхийг хичээгээрэй. Мөн өглөө бүрх кофе уудаг бол өдрийн цагаар 1 аяг ногоон цай ууж хэвших хэрэгтэй. Ногоон цайнд агуулгадах антиоксидант нь хөгшлийн эсрэг үйлчлэгээтэй байдаг. 8 дугаарт нь цусан дахь амин дэмийн тэнцвэрийг хянах. Цусан дахь амин дэмийн тэнцвэрийг хянах нь төрөвчлсөн хөгшлийн эсрэг хийж чадах хамгийн шинжлэх ухаант бөгөөд хоногчтой алхам юм. Гаднаасаа хичнээн үнэтэй тус түрхэд дотоод эрхтэн цусан дахь витамин дутагдaltaй бол эс залуужих боломжгүй байдаг. Хөгшлийг сааруулагч хамгийн чухал 5 амин дэм эрдэс бодис: витамин D, витамин В12, төмөр, цайр, магний зэрэг юм. Тиймээс жилдээ 1 удаа цусны шинжилгээ өгч өөрт дутагдж буй витамин D, цайр, магний, төмөр зэрэг чухал элементүүдийг хянуулан эмчийн заавраар уухыг зөвлөж байна. Дотоод амин дэмийн тэнцвэр хангагдсан үед таны ууж буй хоол хүнс түрхэж буй тос бүр 100% үр дүнгээ өгч таныг эрүүл залуу харагдуулах болно. Мөн хүнсний нэмэлт хичээл хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө аваарай. Нэмлэгийн үзлэх тогтмол хамрагдах нь өвчнийг эрт илрүүлэх, цаг алдахгүй эмчилгэхэд чухал ач холбогдолтой. 9 дугаарт нь нарны цэсийг өдөр бүр хэрэглэх. Хит ягаан туяа болон нарны гэрэлд өртөх нь арсыг байгалийн жамаар хөшрөхөөс илүү хурдан хөшрүүлдэг. Үүнийг фото хөшрөлт гэж нэрлэдэг бөгөөд арсны хөшрөлтийн 80%-ийг нарны хит ягаан туяа нөхцөлдүүлдэг. Энэ арсыг залуу байлгадаг коллаген эластин уургийг задлж байдаг. Хит ягаан туяаны арсны эсийг гэмтээж хөгшөлтийн толбог гэх мэт эрт хөгшөлтийг үүсгэх хүчин зүйл болдог. Энэхүү нарны туяаны арсны хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс жилийн 4 улиралд өдөр бүрийн SPF 30 болон түүнээс дээш хамгаалалтаа нарны цэсийн нүүрх үзүүндээ түрхэж хөвших хэрэгтэй. 10 дугаарт нь арсыг зөөлөн арчилж гуйжуулах. Арсын ширүүн үр жуугах, спирт эсвэл хэд өндөр pH-тэй бүтээгдэхүүн хэрэглэх нь арсны хамгаалтын бүрхүүлийг гэмтээж өрсөлдөлийг үүсгэдэг. Арсаа өдөрт 2 удаа зөөлөн хөөсөөр угаах хэрэгтэй.
Сүүлийн үеийн арьс арчилгаанд эртинол болон ниацинамид зэрэг коллаген идэвхжүүлэгч ийдис хэрэглэх нь өршлийг багасгахад үр дүнтэй гэж үзэж байна. Арсыг зөөлөн арчил зөв гүйжүүлэх нь эсийн шинжлэгдэх үйл явцыг түрсгэж, төрөвчлсөн хөршөлтийг зогсоох хамгийн үр дүнтэй алхам юм. Насаахыг тусам арьс өөрөө гүйжих үйл явц удаашрдаг тул бид гаднаас нь зөв дэмжих хэрэгтэй болдог. Нүрээ хэд халуун усаар угааж болохгүй. Учир нь халуун ус арьсыг маш хурдан хуурайшуулдаг тул бүлээн ус ашиглахыг зөвлөж байна. Эцэст нь тааламжтай зүйлээ олж ад жаргалтай болгоорой. Та алхамаар хийвэл илүү эрүүл ад жаргалтай байх болно. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.